2014 онд Арангаа аймгийн цэцэрлэг сумын хувьд за Улаанбаатар цугаа нутгийн уугуул хүмүүсийн хувьд бол бас нэлээд амжилт билээр 4 жил өнгөрлөө. За тэгээд энэ 12 гарч буй 2015 онд манай цэцэрлэг сумын бахархал болсон хоёр баатар маань дахиж нэгээр нэмэгдэж нутаг орно гэсэн ийм сайхан сэтгэлтэй залуучдын нэгдэл болгож одоо сум орон нутгаа гэсэн их олон ажил төлөвлөж байна. За ялангуяа нутгийн минь 90 жилийн ой болох гэж байна. Сумда залуучуудаа зориулаад FM радио гаргая. Тийм ээ. Одоо сум орны нутгийн одоо бас улсын суртаа гүгтрүүлэх үүднээс баг болчруудыгаа доочднаас нь тийм ээ. Одоо баг багаас нь яаж дэмжих үү гэдэг тал дээр манай олон залуучууд сэтгэл тавин гаргаж ажиллаж байна. Энэ мөгдийг одоо бас үр дүн төрөх хэмтлөө ажиллана. За нутгийн зон олон таа бүгд сэтгэл амар тайван эрүүл одоо сайхан жил байх болтугай гэж мэдлэгээ дэвшүүлье. Ингээд Арангаа аймгийн цэцэрлэг сумын засаглал ноён инфо таны микрофоны өмнө өрж байна. Өнөөдрийн алхам ёсны нээлтийн үгийг та гэж бүгдийг амлаа. За сэрэтэрнөө эрдэмтэд ноён хатта нана хабд идэр мэдэрүя. За өнөөдөр Улаанбаатар хотын маань оюутан залуучуудын холбооноос санаачлан энэ хүү нутгийн шинэ жилийг тэмдэглэж байгаа сумын удирдлагуудын хувьд бид бүхэн бас баяртай байна. Ингээд шинэ ондоо шижигсэн амжилттай юу сансан 9 хүсэл бүхэн маань сэтгэлчлэн бүтгэл тухай хэмээн та бүхэндөө мэдчилж байна. За ингээд энэ хүү арамжаа дэглэхэд бэлэн болсныг дуулахад таатай байна. 4 3 2 1 шинаны Эргэн хүндэт хоёрын хэлсэн дашин өдөөрчин Японд та бүхний өндөр сууж байна. За ингээд шинаны хамгийн ихний хүндэт гэдэг бол яг ингэрэхгүй амтны хоолой байдаг гэдэг. Ингээд хамгийн ихний хоолой бүдэрэг хүндэт хашуудан тодорхойлъя. Шинаны ажлын шижигсэн сайн бүхний хоолойд өргөн сууж байна. За энэ одоо мэдчилгээ хэлэлцээр явуулж байгаа манай зааны гимдэг жоох зүрхүүдэд өгөөрэй. За ингээд та бүхний бэлэгдсэн анхаарлаа хандуултыг өрж байна. Энэ хүү нутгийн минь шинэ жилийг тэмдэглэх санаачлаг гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байгаа Улаанбаатар хотын оюутан залуучуудын холбооны удирдлага түүний одоо бас хамтран зүтгэж баярлаа. За бид бүхэн ганц Улаанбаатар хот гэхгүйгээр дархан Эрдэнэт хөөтөл Арангаа аймаг гээд ер нь одоо манай сумын уугуул суугуул тийм ээ ажиллаж амьдарч байсан нөхдүүд маань хаана яваа тэр газар болгонд сумынхаа нутгийн зөвлөл мөн залуучуудынхаа бас хүч оролцоогоор нэгтгэсэн нутгийн тэргүүлэгчид зөвлөл гэдэг юмтай болоод энэ нутгийнхаа зөвлөлийг одоо бид бүхэн бас нутаг орныхоо удирдлагуудтай хамтран ажиллах гэх юм уу цаашид сум орон нутгаа хөгжүүлэх талаар харилцсан одоо хамтарч ажиллана гэсэн юм бодолтой байж байна. Ингээд ирэх 2015 онд шижигсэн амжилттай юу сансан 9 хүсэл бүхэн маань сэтгэлчлэн бүтгэхийн үлзийтэй сайхан өрөөлийг дэвшүүлье. Ингээд энэ чи хамгийн ихний дуу зэгрийн өргөн барих гэж танаас хүсэж байна. Нутаг ард зооныхон сайхан гэрэлсэн царайг харах туйлын таатай байна. Ингээд хүрэлцэг ирсэн нутгийн удирдлагууд болон нутгийн буурлууд, нутгийн зөвлөлийнхэн бас анги хамт олон хүрэлцэн ирсэн бяцхан сайхан дүүнер найз нөхөд та бүхнийг энэ өдрийн амар амгалан гэрэг мэдчилье. Хүндээ авнаа.
Анхангаа аймгийн төлөв сумын хүмүүсүүдээ би их хичээнэ. Би 2014 онд бүх спорт бүх тэмцээнд алт медаль авнаа. Дараа тэгэл Ази аврагуулал, улсын аврагуулал, дараа тэгэл дэлхийн аврагуулсаар гал дэлхийн тэгээд хэд удаагийн авраг гэж болоод явна. Шинэ жилийн баярын мэндийг хүргэе.
мөнгөн тэнгэртэй цаасан уулз надулсан цагаан өмсөлдөө сацэг чимэгээ сагсуулсан цагаан өмсөлдөө сацэг чимэгээ сагсуулсан сүрдэг Монгол орныхон Өчир явхад вадрасан Сүлмөдийн надад Өвөлдийн эрчиг хайруулцай Сүлмөдийн надад Өвөлдийн эрчиг хайруулцай Хөгжин дэвших хишгэрээ Өнөх чилээ талхасаа Önün boyluk boynara Uğtuk onu nefasa Önünden boyluk boynara Uğtuk onu midasa Сүрлэг Монгол орныхоо сүлд модныхаа наадам Угтах хоноо медалаа Яруудугаан үргэлцгэй Хөгжин дэвших хичгээрээ Өдөрч ийм яхай Сүрдэг Монгол орныхоо Өлчирч явхад бадраса